За би санал нэг байна. Би тэгтээ та нарт нэг сонин түүх бас ярьж өгье. Энэ манай энэ тойрог дээр байдаг нөгөө спорт цогцлбор байна шүү дээ. Яарамгийн спорт цогцлбор гэдэг лөө. Энийг хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өгсөн. 2 жилийн өмнө төрийн өмчийн бодлогын газар хятадаас нөгөө хүмүүс нэрх гээд ахиад засварлаж өгөх гээд Монгол улс өөрсдөө бүртгэж авч чадаагүй байсан шүү дээ. Одоо хүртэл яг тэрний адилхан нэг жишээ юм байгаа. Тэгэхээр би яг үн дөрвөн бас инх жаргалын төлөөлөгч бас хэлж байна. Энд чинь ямар нэгэн нөхдүүд 10 жилийн өмнөөс хариуцчил байсан тодорхой юм байна. Тэгэл жил ирэх тусам одоо эн чинь эрэг боолт алга болно гэдэг шиг нэг гэрэл нь алга болоод нэг диффузер нь шатаал эсвэл тэр чи одоо оронд нь нэг юм орлуулж тавиад идэг байсан юм уу? Ингэсээр байгаа л нийслэл дээр ч ирэхгүй ингээл нэг эзэн бийг болцсон л ийм хөгжим техник хэрэгсэл юм байгаа. SMS батлан хамгаалахын яамд бэлгэлсэн гэж би түрүү хэллээ. За миний үед бол бид нэр 100-ны цагт энэ хүүхдийн байраас ахуулаад бүх арга хэмжээг нэг засах гэж нэг 100 гаруй сая төгрөгөөр бөө юм болж иж каран антер тавиач засаал. Тэгэл хэдэн сар намар болтлол байлгадаг л байсан. Яг нэг талбай дээр арга хэмжээнүүд хийхэд их тус болно. Тэгэл нөгөө чинь нэг үер салхи малхинд хийсэл иймнүүд бол болж байсан. Би доторх юмнуудыг бол мэдэхгүй. Би бол тухайн үед бол нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга байсан. Гэхдээ энийг соёл урлагийн газар тухайд хариуцдаг байсан. Яг юу алга болсон, анх юу байсан гэдгийг яг тухайн үеэс эхлээд бүртгээд тэдгээр хүмүүс одоо зармын авсан юм уу, шамшигдуулсан юм уу, зөөдөг барьдаг хүмүүс нь тэр тоног төхөөрөмжийг эвдэлсэн юм уу? Ер нь энд хэн хариуцлага хүлээх юм гэдгийг тогтоох нь бол зөв шүү. Тэгэхээр ажлын хэсэг гаргаж сэмжидмаа дарга хариуцах нь бол зөвөө. Зүгээр нэг зүйл хэлэхэд төр өөрөө өмчтэй байх ийм л зовлонтой юм байна. Хідэн дарга солигдов 10 жилийн хугацаанд. Тэр бүх дарга нарын авчираад байцаагаад үзэхэд хэн юуг нь аваад алга болсныг хэн мэдхүү гэдэг их сонирхолтой юм болох байх. Тэгээ энэний араас явж үр дүнгээ үзээсэй гэж би хүсэж байна. Би нэг номын баяр хийгээд Улаанбаатар гэж нэг улаан том бичиг хувийн хвшлэр хийлгэхгүй юу. Тэгээ тэр бас алга болцсон шүү дээ. Хайцсан мэддэхгүй. Дараа нь Зүүн Азийн залуучдын наадам хийгээд бас нэлээ их юмнууд тухайн үед л давж исэн санагддгийг. Дахиад алга болцсон. Тэгээ ер нь нийтэд нь та нэг шалгаад өгөөч. Энэ төр өөрөө өмчтэй байна гэдгийн зовлон юм байгаа шүү. Төрөний их жаргалан төлөөлөгчийн хэлээр хувийн хвшил байсан бол энэ чинь ямар сайхан авч яваад ямар сайхан арга хэмжээнүүд хийгээд хүчнөө хэргийг гаргацсан л баг. Тэгэхээр ингээл дамжиж байгууллагаас явсаар байгаа л ийм шатанд үрж байгаа. Миний хийсэн нэг зүйл бол наадахч харин Монгол наадамд очиж өстө нам дарж ямар ч бүртгэлжүүлээд бүгдийн тоо ёсоор нь хадгалсан энэ бол миний хийсэн гавья. Тэрнээс хойш бол нах чи юмнууд нь алга болоог. Тэрнээс өмнө бол нах чи хэдэн гар дамжаад хэдэн дарга нар дамжаад ингээл явцсан. Хотод бол гэхдээ бас үүргээ гүйцэтгэх хувьд бол гүйцэтгсэн шүү. Аймгийн олон ой дээр очиж наад тайз хөгжимчин бас тусдам хүргэсэн л баг. Одоо тэр гэрэл энтер нь бол шатаад тэгээд ажилуулдаг хүнч байхгүй. Ингээл өмч эзгүүд нь гэдэг ийм л аюултай юм байна. Тэгэхээр бол өмчийн харилцааны газрынхан бас ажлын хэсэгт ороод сэмжидмаа төлөөлөгч маань энэ ажлын хэсгийг ахлаад энийг одоо тэгээд бүрэн бүтэн байдлыг хангаад буцаагаад засварлаж янзлах төсөв мөнгөний тавиад яг нэг эзэнжүүлээд явах нь зөв баха. Эсвэл бол одоо буцаагаад батлан хамгаалахын яамд нь хүлээл гэж өгдөө юм уу? Нэг ийм л эвгүй дүр зураг. Талбай дээр бүр наад нэг иргэн пост өчээд гээд бороо шороо орсон нөгөө диффузер энтрийн хураагаагүй усмас орчихсон ингээд энэ арай төрийн юм байд юм а гэл ингээд бөө юм болж исэн би санаж. Тэгээд бид нар та нар наатахаа одоо ингээд та нар зохицуулаач гэл тухайн үед ажил хийжсэн бөөнл хариуцлага энтер тооцсон гэдэл бөө юм болж исэн. Тэгэхээр энийг нэг тодорхой олгож бас бусдын төлөөлөгч хүмүүст саналцуул түүхийн их сайн судлаарай. 10 жилийн өмнөх юм шүү. За баярлалаа.